За сайн бацхан залуучуудаа өнөөдөр 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр за маргааш 9 сарын 1 ингээд 100 албан ёсоор дуусч хичээлийн шинэ жил эхэлж маш завгүй өдөр хоногуд үргэлжлэх гэж байна. За манай хөрөнгөний зах зээл за Forex зах зээлийн хувьд ч гэсэндээ тийм ээ нэг сар дуусч за маргааш өдрөөс эхлэн шинэ сарын candlestick шинэ сарын хөдөлгөөнүүд бол 9 сарын хөдөлгөөнүүд бол эхэлнэ. За энэ 9 сар бол маш чухал сар гэдгийг бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. 9 сарын 16 билүү 17 Төв банкны бодлогын хүүгийн одоо шийдвэр гарнаа. За өнгөрсөн 7 хоногийн market overview-гээр дүн шинжилгээ явуулсан зүйлс бол ер нь яг дүн шинжилгээ бас явуулсны дагуу зах зээл хөдөлтөө. Тэгэхээр суур учир шалтгаанаа мэдэх за key level-үүдээр ер нь сайн мэдэх тийм ээ. За тэгээд ханшийн хөдөлгөөний тренд дагсан чиглэлүүдийг мэдэх гэдэг маань бол бас их чухал байх нэ гэж. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бол нэг шин зүйлс бол ерөөсөө яриаггүй. За ханш бол фундамент одоо суур учир шалтгааны дагуу за мөн трендийн дагуу бол үргэлжлэн хөдөлнө гэдэг дүн шинжилгээг бол хэдүүлээ гаргасан. За алтны хувьд сая 5 дахь удаа 3452 гэдэг ханшид хүрээд за тэгээд 7 хоног маань бол өндөрлөлөө. За өдрийн төгсгөл рүү бол ямар нэгэн pullback correction орж ирээгүй ерөн бүтэн candlestick бол хаагдсан байна. Бүтэн candlestick хаагдсан. За өмнө нь 3450 руу хүрэхэд бас 6 сарын 13-ны өдөр 5 дахь өдөр ер нь бол бүтэн candlestick бол хаагдсан байгаа. За тэгээд нэгд өдөр нь зах зээл нээгдээд шинээр хай хийчээд доошоо унсан явсан юм сонирхолтой дүр зураг бол гаргаж ирсэн юм байна. За тэгэхээр сая бол баг 1 2 3 4 5 6 7 8 өдөр ерөнхийд бол өсөлтөө хадгалсан хөдөлгөөнийг хийсэн. За маргааш нэгд өдөр ханш нээгдээд яах вэ гэдэг бас их сонирхолтой байна тийм ээ. За ямар ч байсан алтны хувьд бол нэг ийм том consolidation-ос бол гарч хөдөлсөн харагдаж байна. Нэг ийм triangle тийм ээ. Энд нэг 7 дугаар сарын 20 хэдэн дээр бол нэг fake out гурамч хөдөлгөөн яваад за 8 дугаар сарын эхэнд бол эндээс rejection авчаад за яг энэ triangle-ын доор 3 одоо шалгалттайгаар за тэгээд эндээс дээшээ бол задарч гарч ирээд буцаж pullback хийгээд 8 сарын 28-ны өдөр буюу 4 дахь өдөр pullback хийгээд за тэгээд цаад дээшээ өсөлт орж ирсэн юм хөдөлгөөнийг бол хийсэн байна. Тэгэхээр ханш бол цаашид 3500 хүрэхгүй гэх одоо зогсоох зүйл бол алга байна. За 3500 хүрснээс хойш ерөнхийдөө consolidate хийгээд энэ хаяудаас бол шинээр сайдыг бол үүссэн тийм ээ. Энийг сайн анзаарч харах хэрэгтэй. За 3500 бол гэхдээ шууд хүрнэ гэж би бодохгүй байна. Ямар ч байсан ямар нэгэн pullback correction орж ирэх ёстой гэж бодсон. Хэрвээ 3500 хүрэх юм бол ер нь 3500-аас илүү гараад явж магадгүй гэж бодож байна. За тэгээд дараа 7 хоногт одоо 5 дахь өдөр бол non farm payroll мэдээ байгаа тийм ээ. Тэгэхээр non farm payroll мэдээ маань ер нь 9 сарын 16-нд зах зээл яах вэ? Төв банк бодлогын хүүгээ бууруулах уу үгүй юу гэдгийг одоо баталгаас сигнал болж өгнө. Яагаад тэгэхээр өнгөрсөн 8 сарын эхэнд non farm payroll гараад ханш 3200 одоо 80-аас шууд дээшээ өсгөд non farm payroll surprise хийж баг гарсан тийм ээ. За тэгвэл одоо 9 сард дахиад баг гарах юм бол ханш өсөөд явна. Хэрвээ өндөр гарчвал pullback correction орж ирэх байх гэдэг. Гэхдээ ямар ч байсан 5 дахь өдөр хүртэл ханш нэг тийм сүлдтэй үргэлжлээ дээшээ хөдлөөд явахгүй болов. За non farm payroll-оос өмнө бол 3 дахь өдөрөнд ADP
Non-farm employment change буюу ADP гэдэг хувийн компаниас Америкийн хүний нөөцийн хамгийн том компаниас гаргасан ажил олголтын өөрчлөлтийн судалгаа гардаг тийм ээ. Тэр бол ерөнхийдөө non-farm payroll-ын чиглэлийг өгдөг учраас 3 дахь өдөр 8 цаг 15 минутаас ADP-ийн мэдээг гаргахад зах зээлд аль нэг тийшээ хүчтэй хөдөлж магадгүй гэж бодож байна. Тэрнээс наан бол ерөнхийдөө мэдээ хүлээсэн байдалтай, consolidated хийсэн байдалтай, за жоохон correction орж ирээд тиймэрхүү байдалтай зах зээл байх болов уу гэж бол харж байгаа. За тэгэхээр би эсний хөдөлгөөнийг яаж хармаар байна вэ гэхээр за энэ хөдөлгөөнөөс ихлээр би нөгөө өнгөрсөн 7 хоногийн market overview дээр та нарт хэлсэнтэй. За ханш маань 3300 балан хит хаяг сэтгэж чадахгүй жоохон ядрал аваад exhausted болоо жижиг candlestick-үүд үүсээд тах юм бол нэг доошо pullback correction орж иж магадгүй гэж хэлжсэн. Тэгээд нэг доошо маш сайхан pullback correction нэгээ за тэрнээс дээш бол ханш 3400 сэтгэлээд бол хөдөлсөн байна. Тэгэхээр би эндээс ханшийг яаж харах вэ гэхээр эндээс бүтэн Fibonacci татаад үзэх юм бол за энд бол энэ өнгөрсөн 7 хоногийн өмнөх 7 хоногийн төгсгөлд хөдөлсөн хөдөлгөөний pullback бол ерөөхдөө хийчихсэн тийм ээ. Тэгэхээр саяны тренд яаж үргэлжилсэн бэ гэхээр за энэ бүтэн хөдөлгөөнийг авч үзье. Ерөөсөө энэ нэг 8 сарын 22-ноос эхлээд одоо 8 сарын 31 хүртэлх нэг 10 хоногийн хөдөлгөөнийг энийг бол нэг хүчтэй нэг чиглэлийн хөдөлгөөн гэж авч үзье. Яг дундаа бол иймэрхүү консолидейт хийсэн боловч дандаа higher high хийгээд явж исэн те. Тэгэхээр би эндээс мэдээлэрч бай, мэдээний өмнө ч бай ямар нэгэн pullback заавал орж ирэх ёстой гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр зах зээлийг дараагийн хүчтэй хөдөлгөөнд оруулахын тулд юу болтгоо? Liquidity буюу хөрвөх чадварыг хангах хэрэгтэй болтой. Хөрвөх чадварыг яаж хангах юм бэ гэхээр энэ хооронд long арилжаанд орсон арилжаачдыг хамах ёстой. Хамаад за тэгээд томчууд байршлаа эзэлсний дараа хейж хийгээд байршлаа эзэлснийхэн дараа болол зах зээл хөдлөнө гэж үзэж байна. Тэгээ хейж хийх гэдэг нь юу гэсэн үг бэ гэхээр одоо хөрөнгөний зах зээлийн одоо smart money те томчууд маань бол ерөнхийдөө алтан дээр бол нэлээд сайн ашигтай арилж байгаа. Гэхдээ ямар нэгэн эрсдэлтэй мэдээ гарахын өмнө бол хейж хийн. Тэгэхээр take profit аавн, хейж хийн, short арилжаанууд нээн гэдэг мэдээний хейжүүд орж ирэх байх гэж харж байгаа. Тэгэхээр за 3 дахь өдөр хэрвээ ADP non-farm employment change өндөр гарах юм бол ер нь ханш доошо consolidate хийгээд ороод ирч магадгүй. 3372 хавцаа руу баг. За маргааш болохоор ханш ерөнхийдөө яаж хөдлөх юм гэхээр өмнөх нэгт өдрүүттэй мөн ялгаагүй. Жохон correction хийлээ, буцаж дээш өсөх гэлээ. За буцаад correction хийсэн байдалтайгаар ер нь бол ингээд нэг юм нэгт хоёр дахь өдрийг харгацаах болов. За тэгээд 3 дахь өдөр мэдээ гарах үеэр харин яах болоо гэдэг их чухал. Баг гарчих юм бол ADP non-farm employment change баг гарчвал ханш өсөөд тэгээд 5 дахаас өмнө pullback correction орж ирэх байх. Окей. Тэгэхээр хэрвээ ADP non-farm employment change баг гарах юм бол өсөөд буцаж correct хийхдээ ерөөхдөө 3400 хавийг шалгаад за тэгээд 5 дахь өдөр ADP non-farm payroll ADP-г нь уучлаарай. Non-farm payroll маань баг гарах юм бол ханштай шиг өсөөд ер нь 3500 асуудал хүрээд ирэх байх. Тэрнээс наан ADP non-farm employment change нь өндөр гараад тийм ээ. Өндөр гарах юм бол энэ чинь доллар индексийг өсгөн за алтыг унгана гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол алт маань ерөнхийдөө 5 дахь өдрөөс өмнө нэг доошо correction хийгээд энэ 3300 50 хавцаар хурж ирэх болов уу гэж амаглаж байна. За тэгээ 3300 хавцаар хурж ирчээд 5 дахь өдөр мэдээ сайн гарвал эндээс өсөд явчих хаа гэдэг ер нь ийм хоёр варианттай л үзэж байна да. Тэгэхээр ямар ч байсан нэгд өдөр шууд ихэлсний дараа бол ханш ингээл үргэлжлэл төцөөл явна гэж бол би бодохгүй байна. Энэ бол хангалттай өсчихсөн. Ямар нэгэн pullback одоо орж ирэх шаардлагатай гэж. Окей. Тэгэхээр 3 дахь өдрийн
ADP Non-Farm Employment Change мэдээнд анхаарлаа хандуулах нь байна. За тэр өдөр хүртэл нэг айхтар ханшийн хөдөлгөөн бол байхгүй. Ерөнхийдөө консолидейт хийсэн байдалтай байх байхаа гэж харж байгаа гэж ойлгоорой. За доллар индекс. За доллар индекс маань яг зурсны дагуу бол ингэж бол явсангүй. Гэхдээ дээшээ өшөө өндөр одоо өсөлтийн хөдөлгөөн орж ирээд консолидейт тэгээд доошоо уналт руу орох гэж байгаа юм дүр зур үргэлжлээд харагч байна. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй нь энд 97.50-аас 97.70-ийн хооронд бол нэлээд сайн base support үүсгээд яваад байна. Тэгэхээр мэдээ одоо ADP-ийн мэдээ за эсвэл non-farm payroll-ын мэдээ хүлээлтээс бага галтал энэ нэг доошоо айхтар сэтлээд унаад явахгүй болов уу гэж харж байна. Тэрнээс өмнө бол ерөнхийдөө дахиад нэг юм консолидейт хийсэн байдалтай байжгаад хэрвээ мэдээ бага гарах юм бол доошоо унах байх. Хэрвээ мэдээ өндөр гарчвал дэшээ ингээд энэ хаяг эвдээд өсөд гараад ирэх боломжтой юм эрсдэл бол харагдчих шүү заяа. Энийг маш сайн анзаараарай. Хэрвээ доллар индекс ингээд хөдлөд гараад ирэх юм бол алт болон долларын хослууд унчих шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө эх 7 хоног дахиад 3 дахь өдөр болон 5 дахь өдөр гарах мэдээнүүд чинь л энэнд нөлөөлөх гэдэг. Тэрнээс наан бол сүйтгэдэг хөдөлгөөн бол байхгүй. За GBP USD өнгөрсөн 7 хоногт таамагласан. За ер нь энэ Fibonacci level-үүдээр хурж ирвэл long арилж нь бол зүгээр хаа гэдэг. Тэгээ нэг айхтар бас тренд хөдөлгөөнч бол хийсэнгүй. Тэгээ long арилжаанд орч чадсан залуучууд байх юм бол арилж байгаа break even дээр тавиад за тэрнээс дэшээ үргэлжлээд өснөө гэдэг дүр зураглалын дагуу арилж байгаа барьж яхад бол зүгээр байх. Ягаад тэгэхээр тэгэл харалт higher low хийчихтэй. Доошоо унсан буцаж pullback өссөн буцаж pullback хийсэн дахиад higher low хийсэн. Эндээс дэшээ үргэлжлээд өсөд явах боломжтой л харагдчихна. Одоо арилжаанд орох юм бол жоохон ихтэй. Одоо арилжаанд орох гэх юм бол харин энэ хөдөлгөөний pullback-ийг хүлээх хэрэгтэй. Ядаж 1.34 70 тавцаар хурж ирвэл за болж байна гэж. Ягаад тэгэхээр дахиад нөгөө 3 дахь өдөр болон 5 дахь өдөр эрсдэлтэй маш өндөр эрсдэлтэй мэдээнүүд маань байна. Окей. За тэгээд Америкийн одоо Bureau of Labor гэж байдаг. Тэр бол юу юм бэ гэхээр нэгсэндээ бол одоо энэ бүх non-farm payroll за энэ ажилгүйдлийн түвшний чинь цоо баримтыг гаргаж тавьж идэх газар байдаг. Энэ газар бол ер нь худал мэдээлэл гаргачаад дараа нь засварлагатай их одоо олон тийм тохиолдлуудыг бол гаргасан. Тэгээд Дональд Трамп ерөнхийлөгч бол даргаыг нь хүртэл ажлаас нь халсан шүү дээ. Тэгэхээр энэ өнгөрсөн 2-3 сар бол ер нь Америкийн ажил олголтын түвшин их муу байдалтай гараад байгаа. Тэгэхээр нөгөө эдийн засгаа паникнд оруулахгүй тулд зах зээлийг паникнд оруулахгүй тулд бас илүү өндөр тоо гаргаж хилээд нөгөө хүлээлтээс өндөр гаргачаад тэгээд дараа сард нь засварлаа тавьж байхдаа цоохгүй гаруучаа. Тэгэхээр ер нь бол энэ гарч байгаа мэдээ бол за ийм тийм гарна, баг гарна, их гарна гэж бол ямар ч арга алга. Үнэхээр. Окей. Зэрийг та нар маань маш сайн бодож анхаарай. За евро доллар за тэгээд higher low түвшнээ хамгаалсан энэ 1.1580 гэдэг түвшнийг бол маш сайн хамгаалсан байдалтай. За тэгэхдээ эндээс long арилжинд орч чадсан бол барих, long арилжинд орч чадсан бол break even хийгээд барина, long арилжинд орч чадаагүй болвол ерөнхийдөө 3 дахь мэдээг хүлээсэн зүгээр хаа. 3 дахь мэдээгээр ямар нэгэн pullback correction орж ирээд барих юм бол long арилжаа дахиад орч болчих тийм ээ. Би дандаа ер нь бол ерөөсөө short арилж ярихгүй та нараа анзаарч байгаа байх. Ягаад тэгэхээр трендээ тагаж арилжвал илүү одоо өндөр магадлалтай асset гинэ гэж тренд эсрэг ороод бол хэцүүлтэй. Жишээ нь энд бол gold-ыг те bearish pattern гарч ийна гэл ингээд short барилжаанд орсон бол шууд fake out тэгээд дэше өсөд гараад ирсэн юм. Аюултай дүрсээр харагч байгаа шүү дээ. За тэгээд би gold-ыг бас уучлаарай шууд gold руу буцаад бүсгэрчтэй. Яг нь ер нь бусад энэ долларын хослолтуудаас слотер бас сонирхолтой зүйл алга угаасаа бид нэр мэдээ хүлээгээд байж байгаа. За gold дээр бол бас нэг зүйл юу харагдаад байна вэхээр энэ 4 цагийн relative strength index-ийг та нар хараарай. За 4 цагийн relative strength index ерөнхийдөө л
Энэ консолидейт хийжсэн өнгөрсөн 2-3 сарын хугацаанд бол энэ oversold руу гарч ирээд эндээс бол доош унаж исэн тий. За энэ oversold руу гарч ирээд эндээс доош correction хийжсэн. За бүр энэ dot level-с дээшээ хүчтэй гарч ирсэн тохиолдол яаж ирсэнүүдийг хараарай. За эндээс correction орж ирсэн байна. За эндээс бол бүр нэлээд том correction хүчтэй уналт орж ирсэн тий. За тэгж жагаад одоо за яг энд бол bearish pattern-тай хамт oversold болж fake out хийж жагаад эндээс дээшээ өсөд цойлоод гараад ирсэн тий 76 төгрөгч. Эндээс магадгүй жоохон ингэж явчаад pullback орж ирэх байхаа гэж. Тэгэхээр ер нь бол нөгөө миний pullback орж ирэх байхаа гэдгийг давхар баталгаа бол болж өгч байна. Гэтэ би бол айхтар уналт юм хэлж pullback хийгээд 3370 мал хавцаа хурж ирснийхэн дараа дахиад long арилжаа хийвэл зүгээрээ гэж харж байгаа. Окей. За мөн бас gold дээр pitchfork явж байгаа. Тэрийг хэдүүлээ зураад харъя. За энэ 22 оны 1 сараас эхэлээд нэг бас 2-7 оны өмнөх маркет үе дээр зурсан санагдсан тий. Яа. Нэг ийм сэрээ бол ханшмаа дагаж хөдлөөд байгааг та нар анзаараарай хараа. Энэ midline бол их хүчтэй спорт болоод явж байгааг анзаарч байгаа. Энд нэг үрээд дахиж энд шалгаад 3300 хэд дээр байсан. 3320 дээр шалгачаад дээшээ өсөө гараад ирсэн байна. Тэгэхээр энэ өсөлтийн тренд явж явах үед одоо дахиад нэг ганц pullback орж ирэх юм бол энэ pitchfork маань мөн 3365 дав тавьцаа орж ирж байгаа midline. Тэгэх юм бол энэ дээр бас маш сайн support болоод за дээшээ дараагийн SP line руу явлаа гэхэд энэ нь all time high 3600 төгшнөр орж ирж байна. Окей. Энийг бас та нар анзаараад харчаарай. За GBP, JPY гэж хослол ерөөсөө яг энэ төвшин дээр за баг 2-7 хоног ерөөсөө тогтчлоо те. Бид нар шорт арилжаанд орж үзээл, бүтлгүүтэл дахин шорт арилжаа нээж үзээл ингээл хөдөлж үзэхгүй л байгаад байна. Тэгээд яг өмнөх ханшийн түүхийг харахаар нэг энэ хавьд 6-7 сард бол ингэж консолидейт хийж байгаа. Нэг унчаад буцаад дэше өсөө гараад ирсэн. Тэгэхээр энд консолидейт хийж байгаа дээшээ гарч ирж fake out хийж ер нь явах хөдөлгөөн харагдаад байгаа. Тэгэхээр GBP JPY дээр шорт арилжааг бол cancel би цаашид ер нь шорт арилжаа харахгүй бай гэж бодож байгаа. За мөн USD JPY-г та нараа анзаараарай. Энэ 8 сарын 4-өөс эхлээл ерөөсөө бүтэн сарын хугацаанд яг энд ингээд консолидейт хийчлээ баг. Одоо 9 сарын 1 болох чинь тий. Тэгээ ууг нь бол их гоё ийм том bearish pattern дээр байгаад байдаг. Гэтэл энд ерөөсөө учир нь олдохгүй доороо baseтэй support авчихсан нэг ийм дүр зураг харагдаад байдаг. Эндээс яг нэг доошоо орж ирж энийг хамчаад тэгээд эндээс дээш өсөж байгаа дүр зураг надад харагдаад байна. Тэгээд энэ bearish pattern-ы орой руу хурж ирчээд 151 152 руу хурж ирэх боломжтой дүр зураг харагдаад байна. Яагаад ингэж хараад байгаа гэхээр JPY индексийг хараарай. JPY индекс. Окей. JPY индекс маань support base-үүд үүсгэж гисэн байж байгаа. Дээшээ өсөхдөө энд lower high хийгээд энэс доош унаж явж байгаа энд нэг юм bearish pattern шиг дүр зураг хийчихсэн consolidation. За bearish pattern жоохтой ер нь бол bearish хөдөлгөөний араас consolidate хийгээд тэгээд дандаа дээрээ уртурт зүүнүүд татаад ерөнхийдөө sell rejection орж ирээд за ингэж жагаад доошоо унах гэж дүр зураг харагдав. Тийм учраас хэрвээ JPY маань унаад ороод ирэх юм бол USD JPY болон GBP JPY дэш өсөөд явчих. Тэгэхээр
Энэ JPY дээр хийсэн шорт арилжааг бол ер нь cancelдээ. Жохон харцсан байдалтай бай. Яг нэг арилжааны шийдвэр гаргахыг бол хүсэхгүй байна гэж хэлж байна. Окей. За тэгэхээр дараа 7 хоногт бол ер нь л яг одоо ADP non-farm employment change мэдээ яаж гарах нь уу? За тэгээд алтны хөдөлгөөн дээр correction хүлээх нь байна. За тэгээд non-farm payroll мэдээ яаж гарах нь уу гэдэгт анхаарал хандуулаад арилжаанда болгоомжтой хандах юм 7 хоног байх нэ. За энэ өнгөрсөн 7 хоногт oil дээр нэг юм short арилжаа нээсэн. Stop loss зохингоо алдаад ерөөхдөө одоо break even байдалтай байна. Тэгэд oil дээр юу харж байгаа юм бэ гэхээр том зургаараа ийм том bullish pattern байгаа. Энэний ёроол ерөөсөө хийгдэг байгаа да. Энэ ёроолыг хийх байх гэж итгэж байгаа. За мөн суур учир шалтгааны үүднээс бол ер нь улс орнууд за мөн Трампын бодлого ч гэсэндээ газрын тусыг хямд байлгах, газрын тусыг хямд байлгаж инфляцийг контроллох гэсэн юм зорилготой байгаад байгаа. Трамп бол маш сайн deal maker. Одоо улс орнуудыг бол өөрийнхөө заханд оруулж чадж байна гэдгийг бид нэр өнгөрсөн одоо жилийн хугацаанд тарифууд болон бодлогоос нь бол харж чадж байна шүү дээ. Тэгэхээр Трампын эсрэг одоо oil-ийн production буюу нийлүүлэлтийг багасгаад за тэгээ үнийг нь ихсгэх одоо тийм улс орон одоо тийм бодлого бол явагдахгүй байхаа гэж харж байгаа. Тэгэхээр fundamental нөхцөл шалтгааны үүднээс oil бол үргэлжлээд доошоо уннаа гэж. За тэгээд мөн энд 64 гэсэн key level-ийг доошо сэтэлчээд эргэс буцаж pullback хийчихэд одоо consolidate хийгээд эндээс унахж байгаа л дүр зураг харагдаад. Нэг ийм санаа бас oil дээр байгаа шүү. За биткойны хувьд өнгөрсөн 7 хоногт яг хэлсэн. За энэ нөгөө хаалтын candlestick гэдгийг та нартай хэлсэнтэй. Өнгөрсөн нэгд өдөр маркет over хийхдээ. За энэ candlestick дээшээ зүү татаад хаагдчих юм бол таалагднаа гэж тэ их таалагдана. Long арилжааг. За доошоо хаагдчих юм бол энэ key level-с доор хаагдчих юм бол pullback хийчихэд үргэлжлээ 106,000 хүртэл унах боломжтой гэж хэлжсэн. За тэгээ хань шул яг л тийм дүр зураглалын дагуу их цэвэрхэн явсан. Тэгээд ийм уналтын одоо channel гэх үү эсвэл нэг bullish pattern, consolidation pattern хийгээд байгаа юм шиг дүр зураг харагдаад байна. Энэ ёроол руу үргэлжлэх. Одоо нэг юм жижиг bearish pattern хийж байна. Энд яасан. Тэгвэл 110,000 level-с доошоо нэг өдрийн candlestick хаагдсан. Тэгээд эргэж буцаж pullback consolidation хийхдээ bearish pattern хийгээд 113,000-ыг шалгаад доошоо унсан. Дахиад consolidate хийж чинь эндээс дахиад нэг уналт харагдчих. Тэгэхээр нэг 105,000 хүртэл унчаад харин эндээс бол non-farm payroll мэдээний шалтгаалаад төсөлд орж иж магадгүй гэсэн юм таамаг бол надад байна. За тэгээд энэ 7 хоногт бол нэг тийм одоо сэн содон соргоо гайхтар арилжааны санаа эсвэл тренд эсрэг орох тийм сонирхол ерөөсөө алга. Өнгөрсөн 7 хоногт бол алт биткойноос бусд нь бол ер нь жоохон унтаа байдалтай. Бид нар бол индексийг бол арилжахгүй хүлээж байгаарт хүлээсэн байдалтай байна шүү дээ. Тэгвэл банкны бодлогын шийдвэр гарсны дараа бид нар яах вэ гэдгээ ярилцсан. За тэгээд JPY хослолтууд дээр бол сорт арилжааг бол цаашид барихгүй хийхгүй байхыг зөвлөж байна. Яагаад тэгэхээр JPY индекс маань унах дүр зурглаа гэдэг. Энэ уучлаарай жоохон замраагүй. За тэгээд алтыг бол pullback correction хүлээнэ гэсэн ийм саналууд. За биткойн бол үргэлжлээ дахиад доошоо нэг унах байхаа гэсэн ийм саналуудыг бол энэ 7 хоногийн маркет overview-гээр гаргаж байна залуучууд. Тэгээд эрсдлээ сайн мэдэж тооцоолшгүй одоо эдийн засгийн мэдээ дараа 7 хоногт гарна 3 дахь 5 дахь гэх. Тэгэхээр данцаа бүрэн эрсдэлд оруулахгүйгээр эрсдлээ сайн менеж хийж арилжаа хийгээрэй залуучдаа. Тэгээд мөн Монголын хамгийн том best broker MOTFX-ээ ашиглаарай гэж зөвлөж байна. Баярлалаа.